хийдэг генерал Попон гэгч хүн байсан юм а. Тэр хүний хатуу гараар Парис хотод иймэрхүү халдлага ерөөсөө болж байгаагүй, алан хядагчдыг хайр найргүй устгаж байсан юм а. Харин одоо Францын нийслэл эмэгт замбраагүй байдал бол үүсээд байна. Хүмүүс бол айж сандарч байна. Хамгийн гол нь алан хядагчтай тэмцэх Франц улсын хууль хитрхи хүчин мөхсдөж, хитрхи хүнлэг эндэрэнгүй байгаа учраас Францын цагдаа нар алан хядагчдыг цаасан буугаар бол буудаж байгаа мэт сэтгэл хүмүүст бол төрж байгаамаа. Энэ нь эргээд дахин алан хядах халдлага гарах магадлалыг бол ихсгэж мөн түүнчлэн Францын иргэдийн зүгээс засгийн газрын бодлогод бол эргэлзэх сэтгэлийг төрүүлж байгаамаа. За ямар ч байсан Францын ерөнхийлөгч Франсуа Олланд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэдэг асуудлыг яриад эхэлсэн. За тэгээ алан хядах үйл ажиллагааг зохион байгуулсан байх магадлалтай гэсэн хүмүүсийг баривчлах үйл ажиллагаа Сен-Дени дүүрэгт явагдаж за 7 цаг орчим буудалц нийцэд эдгээр хүмүүсийг буулгаж авсан. За гол удирдагчдыг нь бас устгасан гэсэн мэдээллүүдийг сүүлийн үед өгж байгаа. Ерөнхийдөө Европод шийдэмгий бус байр суурьтай байсан Франц улс сүүлийн үед нэлээд шийдэмгий одоо ийм үйл ажиллагаануудыг явуулж эхэлж байгаа. За цагдаагийн байгууллага нь хэдийгээр цаг хугацаа алдаж байна гэсэн шүүмжлэлд өртөж байгаа. За бөмбөгт Арака хотыг бөмбөгдөхдөө за хоёр улстай хамтарч нийтдээ 20 гаруй хүн бөмбөг хайсан нь зөвхөн одоо нэг дүр үсгсэн байдалтай боллоо гэж хэлж байгаа. За гэхдээ Оросын холбооны улстай хамтарч удахгүй бас газар дундын тэнгисээс нэлээд томоохон байлдааны ажиллагаа явуулна гэсэн юм хүлээлтийн байдалтай болцоод байгаа гэсэн мэдээлэлүүд байна. За тэгвэл Оросын холбооны улсын нисэх онгоцонд 10 дугаар сарын 31-нд бөмбөг тавьсны улмаас Египтийн Синай хойгт 224 хүн ам өргөцсөн юм харамсалтай үйл явдал болсон байгаа. За үүнийг бас янз бүрээр тайлбарлаж байсан боловч за эцсийн дүгнэлт нь алан хядагчид нисэх онгоцон дотор тэсрэг бөмбөг тавьсан байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Энэ хүлээн зөвшөөрсөн үгийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө хэллээ. За энэ нь Сирийн алан хядагчтай Сирийн нутаг дэвсгэрт болж байгаа дайныг улам цар хүрээг нь өргөжүүлж Оросын холбооны улс дайныхаа нөхцөл байдал зэвсэгт хүчнээ нэмэгдүүлэх юм байдлыг бий болгочлоо гэж хэлж болохоор байна. Тэгэхээр энэ 7 хоногт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин маш чухал мэдээллийг бол хийсэн. Юу гэхээр 10 сарын 31-ний өдөр Египтийн Синай хойгт бол сүрсэн Оросын холбооны улсын иргэний агаарын тээврийн Airbus A321 гэдэг нисэх онгоц сүйрсэн шалтгаан нь уг нисэх онгоцонд алан хядагчид бөмбөг тавьсны улмаас бол болсон хэрэг юм а гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм а. Тэгж ерөнхийлөгч ингэж мэдэгдэх болсон гол шалтгаан нь Оросын холбооны улсын гадаад тагнуулын албаны дарга Александр Бортников уг нисэх онгоцонд 1 кг хэртэй тротилийн эквивалент бүхий дэсрэх бөмбөгийг бол дэлбэлсний улмаас сүйрэл болж дотор нь сууж явсан 224 хүн бүгд ам өргөцсөн гэж ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэнтэй холбоотой. Ингээд ерөнхийлөгч Владимир Путин алан хядагчдыг хаа байгаа газар нь олж устгах тийм тушаалыг өглөө. Энэ нь Оросын холбооны улсын ерөнхийлөгч нэгэнт Оросын нисэх онгоц руу Оросын иргэд рүү алан хядагчид халдсан болохоор тэдэнд хатуу захилтул өгөх болно гэж мэдэгдсэн. Энэ нь хэд хэдэн чухал үр дагаврыг араасаа дагуулж байгаамаа. Владимир Путиний энэхүү мэдэгдэл нь Парис хотод болсон халдлагын дараа хийгдэж байгаа болохоор нэг өсөндөө Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёрыг өөрийн ирэхгүй холбоотон болгоход хүргэж байна. Ингэснээр 9 сарын 30-ны өдрөөс авахуулаад Сир улсад байлдааны ажиллагааг явуулж байсан Оросын холбооны улс анх удаага хүчирхэг холбоотонтой болж чадаж байна гэж хэлж болох юм а. 11 сарын 26-ны өдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Москва хотод очиж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах болно гэж амласан. Үүний дараагаар ерөнхийлөгч Путин Сир улсад явагдаж байгаа Оросын холбооны улсын
байлдааны ажиллагааг эрчимжүүлэх тушаалбал өглөө. Ерөнхийлөгч Путиний энэхүү тушаалын дараа Сирь улс дахь Оросын цэргийн нисэх онгоцнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм а. Мөн түүнчлэн Оросын холбооны улс алан хядагчдын хаа байгаа газрыг бол зааж өгсөн хүнд 50 сая долларын шагнал олгоно гэдэг амлалтыг өгсөн юм а. За байлдааны үйл ажиллагаа Сирь улсын нутаг дэвсгэр дээр өргөжөж, за Оросын холбооны улс зэр зэвсгийнхаа тоо толгойг бас нэмэгдүүлж байгаа энэ үйл явдал бол цаашдаа агаарын цохилтыг эрчимжүүлэх энэ ерөнхийлөгчийн зарилгаар үргэлжилсэн байгаа. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ алан хядагчдын байрлалд агаарын цохилт өгөхийг бас тушаасны дагуу Оросын холбооны улсын стратегийн бөмбөг дөнгөчснүүд Сирийн Рака хотыг далавчид буужингаар харавсан. За өмнө нь бас Каспийн тэнгисээс хуурай газрыг дамнуулан Сирд агаарын цохилт өгчээсэн. За энэ удаа бас агаарын цохилтыг эрчимжүүл далавчид буужингаар Рака хотыг харавлаа гэдэг зүйл яригдж байна. Тэгэхээр 9 сарын 11-ний халдлагын дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Жорж Буш алан хядагчдыг далавчид буужингаар бол харавах тушаалбал өгчүүл байсан. Үнэн дээр стратегийн байлдааны нисэх онгоцнуудыг хөөргөж алан хядагчдыг далавчид буужингаар харавна гэдэг бол маш том үйлдэл. Өөрөөр хэлбэл болжморыг их буугаар буудахтай бол адилхан бол хэрэг гэж үзэж болох юм. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин алан хядагчид өөрийнх нь иргэдийг сууж зорчиж явсан онгоцыг сөнөөсний дараа бас нэлээд хатуухан байр суурьтай. За дараа нь Парисын алан хядах үйл ажиллагааны дараа холбоотон доосон гэдэг ерөнхийдөө шийдэмгийн алхмуудыг хийж эхлэхээр юм төлөвлөлт байгаа. Түүний хэлсэн үг хүртэл интернет ертөнцөөр явж байсан. За алан хядагчдыг өшөө хэсэх нь бол бурхны шийдэх асуудал. За харин тэдний бурхан дэлгэх хэсэг нь миний мэдэх асуудлаа гэдэг зүйлийг бас хэлсэн гэдэг юм бас үгнүүд явж байсан. За тэгвэл дараагийн мэдээлэл бол Туркийн Анталия мужийн Блек хотод ихсэн эх хорин орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт байгаа. За энэ чуулга уулзалт өнгөрсөн 7 хоногт өндөрлсөн. За гэхдээ энэ чуулга уулзалт бол гол нь алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэлд хүчээр нэгтгэх ёстой гэдэг байр суурийг бий болгосон гэж хэлж болохоор байгаа. Яагаад гэвэл Парисын алан хядах үйл ажиллагааны дараагаар энэ яг залгуулад энэ үйл явдал болсон. За гэхдээ Туркийн Анталия мужид болсон энэ үйл явдал өөрөө бас хамгаалтын нэлээд хариуцлагагүй юм байдалд ор болчихлоо гэдэг зүйл яригдчихсан. Яагаад гэвэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамаг үг хэлхийг 20 минут хойшлуулсан үйл явдал болсон. Энэ нь бол нөгөө гурван муур тайзан дээрээ гараад ирчихсэн юм асуудал байсан. Ингиж нэвтэрж байна гэдэг бол тэнд бол хариуцлагагүй байдал, аюулгүй байдал алдагдсан байна гэдэг юм дүгнэлтийг бас гаргахад хүргэсэн л дээ. Өөрөөр хэлбэл тэр гурван муурыг бол бурхан тэнгэр илгээж бол ерөнхийлөгч Барак Обамад сануулга өгсөн гэж хэлж болох юм л да. Гэхдээ Туркийн нийслэл Туркийн Анталия гэдэг мужийн Блек гэдэг амралт жуулчлалын хотод бол болсон энэхүү эх хорийн орнуудын дээд хэмжээний чуулганы хамгийн гол ач холбогдол нь энэхүү чуулган дээр нэг шийдвэр гараагүй явдал нь илүү чухал ач холбогдолтой юм. Юу вэ гэхээр бол эх хорийн энэхүү чуулган дээр Оросын холбооны улсын эсрэг эдийн засгийн сөрөг арга хэмжээг бол авч магадгүй. Тийм нөхцөл байдал бол бий болсон байсан. Гэвч өмнө нь Францын нийслэл Парис хотод цус алан хядлага болсон болохоор энэхүү эх хорийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт энэхүү эмгэнэлт үйл явдлын сүүдэр дор боллоо. Ингэснээр эх хорийн чуулган дээр ерөнхийлөгч Владимир Путин ганцаардсангүй харин ч олон нийтийн анхаарлын төвд бол байлаа гэж хэлж болох юм а. Эх хорийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтанд эдийн засгийн асуудлыг ерөөсөө сүүлчийн ганцхан өдөр хэлсэн ч гэсэн энэ нь маш чухал үйл явдал боллоо гэж хэлж болох юм. Учир нь алан хядах үйл ажиллагаатай тэмцэхийн тулд анх удаага эдийн засгийн арга хэмжээг авахар тохиролцлоо. Үүндээ лалын халифат гэдэг бүлэглэлийн алан хядагчдын эдийн засгийн гол их үүсвэр бол Сирь болон Иракийн газрын досыг Турк улсаар дамжуулан хямдаар зарж байгаа явдал юм.
Нэг бариал газрын тосыг бол 10 доллараар заржуул байгаа. Энэ нь маш ашигтай найма. Гэвч алан хядагчдын газрын тос ачсан цистерн машинуудыг ямар ч улс бөмбөгдөхгүй байсан юм а. Ганцхан саяхан Оросын холбооны улс 500 орчим бензин ачсан цистерн машиныг бол бөмбөгдсөн хэрэг гарсан. Тэгвэл энэхүү үйл явдлыг зогсоох хамгийн найдвартай арга бол үнэн хэрэг дээр алан хядагчдаас газрын тос худалдаж аваад бол байгаа банкнуудын эсрэг 20 арга хэмжээ авах явдал юм а. Өмнө нь Америк нэгдсэн улс болон Европын холбооны улс орнууд ийм арга хэмжээг бол аль хэдийн амжилттай авчвал байсан. Тухайлбал Кремийн хойгд бол байгаа Оросын банкнуудын эсрэг ийм арга хэмжээг маш амжилттай авч хэрэгжүүлж байгаамаа. Тэгвэл олон улсын алан хядагчдын эсрэг банк санхүүгийн иймэрхүү арга хэмжээг бол одоо хүртэл авч хэрэгжүүлж чадахгүй байсан. Тэгвэл их хорийн орнуудын дээд хэмжээний чуулган дээр энэ талаар тохиролцоонд бол хүрлээ. Мөн түүнчлэн ойрох орнодоос орж ирж байгаа цагаачдын асуудлыг шийдвэрлэхийн тулд эдгээр улс орнуудад нэг ялангуяа Сирийн дөрвөгчд олноор орж ирдэг Ярдан, Ливан зэрэг орнуудад эдийн засгийн тусламж үзүүлэх талаар хөрөнгө оруулалт хийх талаар бол томоохон тохиролцоонд бол хүрч байна. За баярлалаа үзэгчдээ, бид та бүхэндээ дэлхийд дахинд болж өрнөсөн үйл амьдралын мэдээлэлээс таймлан 7 өдрийн тайм хөтөлбөрийг хүргэлээ. За студид олон улсын тавьж ганц болон хөтлөгч Пүрүү Жаргал нар ажиллаа. Та бүхэн амралтын өдрийг айдахтаа сайхан өнгөрүүлээрэй, баярлалаа. Ой, хад жимсний шүүс. Талархлын баяр үргэлжилж байна. 14 хоног тутамд iPhone 6 Токиод хосоор аялах эрхийн эзэн болоорой. Хомхар талах чихэр компани Аз жаргал, амар амгалангийн бэлэгдэл